78 дугаар чуулганы ерөнхий сан шүүмжил эхлээд өнөөдөр ерөнхий наривчлалын дарга болоод чуулганы дарга өөрсдийнхөө илтгэлийг тавьчлаа л да. Тэгээ ер нь дэлхийн нийт бол маш их айхтар ноцтой хямрал аюулын өмнө тулгарчлаа. Ер нь дэлхий бол тайвангүй байна. Хүн төрлөختөн маш их зовлон туулж байна. Нэгдсэн улсны байгууллагын гишүүн улс болгон дөрмд заасан үүргээ чанд сахиж мөрдөх юм бол хүн төрлөختөн ийм хямралтай тулахгүй. Ер нь дэлхийн ертөнцид өнөөдөр тулгарсан үйл явдал бол гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Энэ их өөрчлөлтийг хариулах, энэ өөрчлөлтийг зохицуулах механизм институт дутж байна. Нэгдсэн улсны байгууллагад реформ хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Хүн төрлөختөн одоо энэ янзаараа цаашаа удаан байхад бол хэцүү боллоо гэж. Тэгээд олон орныг нэр зааж тэмдэглэлээ шүү дээ. Ерөнхий наривчлалын даргын хэлсэн үгэнд хамгийн эхлээд ливд айхтар том үер болсон байна. Тэр цөл газар үер болж маш олон хүний амийг авч одсон байна. Мароккод айхтар газар хөдөлсөн байна. Орос Украины дайн энэ бол хоёр улсын хоорондын дайн биш. Украинд явагдаж байгаа дайн бол хүн төрлөختөнд ямар аюул учирч байгаа тухай, цөмийн дайны аюулаар занл хийлж байгаа тухай, цөмийн дайн ойрхон болсон тухай. За бус улс орнуудад ялангуяа дайн гэдэг бол хүний эрхийг бол настай зөрчдөг. Хүний эрхийн зөрчлүүдийг улс болгон дээр тоочж ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэй хүүхдүүдийн эрх, хүүхдийн эрхийг айхтар зөрчиж байна. Байгаль орчинд айхтар ган гачиг аюул, гинтийн халуун, хүлэмжийн ялгарл гэдэг. Ер нь аюулууд бол зөндөө байна. За эрчим хүчний аюулыг ярьлаа, эрчим хүчний хямралыг ярьж байна. Африкт тэр чигтээ эрчим хүчний дутагдал орчихсон гэрэл цахилгаан хэрглэж чаддгүй улс төдий чинээ байна гэдэг. Өнөөдөр хүлэмжийн 80% ялгаруулчаад байгаа энэ хөгжингүй орнуудад маш том хариуцлага ял ногдох ёстой ч гэж хэлж явах шиг байна. Ер нь бол тийм тайван тогтвортой ийм дэлхийн тухай ерөөсөө яригдсангүй. Үнэхээр энэ ерөнхий наривчлалын даргын илтгэл болоод чуулганы даргын илтгэлийг сонсох юм бол хүн төрлөختөн бол маш том аюулын өмнө байна гэсэн ийм л ураа дуудлага, ийм л том сэтгэл түгшээсэн ийм мэдээллийг л өглөө л дөө.